Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ төмсний чипс хийх жорыг оруулъя гэж бодож байна. Мэдээж төгсгөлт нь математикийн бодлого байгаа. Хүүхдүүдтэйгээ хамтарч төмсний чипс хийгээд дараа нь бодлогоо бодож ярилццаагаараа. Хүүхдүүд маань чипсэнд дуртай байдаг боловч дэлгүүрт худалдаалдаг чипс маань гений өөрчлөлтөө, орчин найрлага агуулсан байдаг учраас эх орныхоо хөрсөнд ургасан төмсөөр өөрсдөө хийж идвэл бас зүгээр юм уу гэдээ энэ жорыг санал болгож байна. Өнөөдрийн хоолнд маань 1 кг төмс, наран цэцгийн тоос, за тэгээд улаан чинжүү болоод давс баг зэрэг ингээд орох юм аа. За төмсөө сайхан хальслаад угааж цэвэрлсэний дараа аль болох нэмгэн хэрчнэ. За ингэж бүгдийг хэрчсэний дараа нэг алхам болвол энэ төмсөө ингэж усыг нь сайн шингээж салфетканд ингэж шингээж авал бас шарахад их зүгээр байдаг. Тэгээ ингэж шингээж аваад бүгдийг ингэж хуурай болгочвол их зүгээр байдаг шүү. За ингэ тосон халаасны дараа ингэ төмсөө нэг нэгээр нь хийгээд болгох хэрэгтэй. Давхарлж хийх юм бол бас өнцгөө байдаг. Тийм учраас нэг нэгээр нь хийгээрэй. За гараа түлэгдэх, тосоо хасгахаас болгоомжлороо за одоо ингээд иймэрхүү болсон хойно нь бол гаргах хэрэгтэй. За жоохон түлэнхий шаржигнууртай идэе гэвэл жоохон болгоод гаргахад бол болно. Нэмгэн хэрчсэн учраас энэ төмс маань болохгүй удна гэж бол байхгүй. За ингээд эхний ээлжний маань чипс тосноосоо гарлаа. За ингээд тосын сайн гоожуулаад тэгээд тавган дээр гаргахтаа бас салфетик дэвсэж байгаад гаргаад тосын шингээвэл сайн шүү. Яагаад гэвэл энэ маш их тостой байгаа. Хүүхдүүд энэ чипсийг хийхдээ насанд хүрсэн хүмүүстэй хамт хийгээд галтаа болоод тостой болгоомжтой харьцах хэрэгтэй шүү. За одоо дахиж ингэж тавгандаа гаргаад тэгээд мөн салфеткээр бас тосын шингээж авал бас зүгээр шүү. Аль болох тосын шингээж авал зүгээрээ. За ингээд чипсээ харж дуусглаа. Одоо бүгдээрээ амталцгаая. Ингэж амтлахдаа энэ давс болоод улаан перцийг ингээд холсон байгаа. За энийг жигтгэн тарааж цацаж өгөөд тэгээд утгаараа халуун ногоон дургүй бол перцийг нь хасч болно. За мөн өөртөө амталж үзээд давсаа нэмэх, перцээ нэмэх, чинжүүгээ нэмэх талаар бол бодож болно. Нэмж болно. За нэг амтлаа.
За ингэж амтлаад 5 минут хүлээгээд тэгээд идээд амсаад үзээрэй. За өнөөдрийн бодлого бол ямар бодлого байгаа вэ гэхээр хэрвээ бид нар ингээд ийм хэмжээний чипсийг худалдаж авах юм бол нэг уут юм чипсийг 4800 төгрөгөөр авдаг гэж бодъё. Тэгвэл өнөөдрийн манай төмс маань 1000 төгрөгөөр худалдаж авсан. За тэгээд бусад материалуудыг нь одоо тоос, амтлагч тэгээд цахилгаан энтрийг оруулаад одоо за хамгийн ихээр бодоход за 800 төгрөг болсон гэж үзье. За тэгвэл 1800 төгрөгөөр энэ чипс маань бүтсэн бол 4800 төгрөгөөр худалдаж авах ёстой чипсийг 1800 төгрөгөөр хийвэл хичнээн хувийн хэмнэлт гаргаж байгааг тооцож үзээрэй.